Үзэгч та бүхэндээ туршийн цагаа хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр ер нь одоо шинэ жил одоо 2024 оны одоо ихэн болж шүү дээ. Тэгэхээр хүн болгон өөрийнхөө амьдралд ямар нэгэн зорилгоодыг ингээд тавьдаг. Тэрнийх нь нэг нь бол яа харахгүй тэтгэлэг байдаг. Тэгэхээр энэ удаагийнхаа туршийн цагаараа үзэгч та бүхэндээ бас одоо жижигний тэтгэлэг тэнцсэн. За хүнийг та бүхэндээ онцлон танилцуулах гэж байна. За өглөөний мэнд та сайхан амарсан уу? За сайн байна уу? Сайхан амарсан. Бидний урилгын хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээд та үзэгчтэй бас өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юм аа. За намайг Тоодор Жинх Наран гэдэг. За би саяхан 2022 оноос 2023 онд одоо 1 жилийн хугацаанд Их Британий засгийн газрын тэтгэлэг буюу ЖИВ-ийн тэтгэлгээр яг магистр хамгаалчид ирсэн. Боловсрол олон улсын боловсрол судлал гэдэг чиглэлээр хамгаалчаад тэгээд эх орондоо одоо ирчээд ажиллаад байж байна. За урлаг хүлээн авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. Тэгээд ер нь бас одоо түрүүн одоо хөтөлбөрийнхаа одоо зочин цагийнхаа өмнө хэлсэн шүү дээ тий. За хүн болгон одоо ингээд оны төгсгөлд өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг харахыг хүсдэг. Тэгээд он эхлэнгүүд бас өөрийнхөө ингээд зорилгыг ингээд тавьж эхэлдэг. За жишээлбэл энэ жил одоо яадаг чинь тий тэтгэлэг тэнцэнэ гэдэг ч юм уу. Гэхдээ яг ингээд биелүүлээд ингээд оны төгсгөлд энэ үр дүнгээ хардаг хүмүүс нь бас маш их цөөхөн байдаг юм болов уу гэж боддог. Тэгээд таныг одоо яг тэр цөөхөн хүмүүсийн нэг учраас өнөөдөр бас ингээд үзэгчтэй бас таны туршлагыг хуваалцгаад яасан байна. Тэгэхээр яг энэ жижигний тэтгэлэг гэхээр бас одоо зарим хүмүүсийн хувьд ингээд маш том зүйл юм шиг ингээл боддог шүү дээ. Гэхдээ яг ингээд хуваагаад үзэх юм бол бас болж бүтэх зүйл хэлтэй тий. Тэгэхээр та бас яг ингээд нөгөө хаяг эхэлсэн цэгээсээ эхлүүлээд бидэнд бас мэдээлэхгүй юу? Яг юм хаанаас эхлүүл зүгээр үү тий. Зөв тий. Ер нь бол ЖИВ-ийн тэтгэлэг жил бүр зарлагддаг. Томоохон тэтгэлгүүдийн нэг одоо Fulbright Australian Awards гэдэг ер нь бол яг засгийн газраас бүх юмыг нь даадаг тий. Сургалтын төлбөр, амьдралын зардал гэдэг. Тийм утгаараа би бас ер нь бол бага байхдаа одоо сурагч байхдаа л мэддэг байсан л да ЖИВ-ийн ингэж тэгээд яг өөрөө бол яг бүртгүүлж үзэн гэж бол нэг тэр тухайн үед бодож байгаагүй. Яагаад хэлсэн бэ гэхээр би өөрөө яг тухайн үед Японд ажиллаж байсан. Японд нөгөө нэг би бакалавра хамгаалж байсан. За тэр үед би бол ихтэй олон улсын харилцаагаар сурч байсан. Тэгээд яг сурч дуусчаа. Тэгээд Японд тодорхой хэмжээний ажлын туршлагатай болох хэрэгтэй гэж үзээд тэгээд Японд ажиллаж байх хугацаанд за дараагийн одоо миний одоо стептэй юу илээ те амьдралд одоо би ер нь цаашаа өргөжлөл сурах хэрэгтэй хүн билүү, өргөжлөж ажиллах хэрэгтэй хүн билүү гэж хүн чинь нэг тийм үе дээрээ ирдэг штэ тий яг л тийм үе байсан. Тэгээд би өөрөө болохоор яг олон улсын харилцаагаар мөртлөөсөө давхар боловсролын чиглэлээр ажилладаг байсан байхгүй юу? Тэр одоо Японд байхдаа тэгээд давхар нөгөө нэг Ивакура хотын захиргаанд бас ажилладаг байсан. Тэр маань болохоор яг Нагоягийн хажууд байдаг хот жижигхэн одоо тэр хотын яг захиргаанд нь гадаад харилцааны мэрэгчлэлтэн гэж явдаг. Гэхдээ давхар тэр сургуулийнхаа одоо тэр хотынхоо сургуулиудаар явж Монгол улсыг танилцуулдаг, соёлыг нь танилцуулдаг, хүүхдүүдэд англи хэл заах гэх мэтчил ер нь нэг тийм хүүхдүүдтэй маш их тийм холбоотой ажил хийгээд за тэгээд маш гоё юм байна гэж бодоод ер нь боловсролын чиглэл гэдэг чинь өөрөө их маш сонирхолтой, маш гоё өгөөжтэй, хүнд айгу хэрэгтэй, тэгээд буцаад авдаг тэр одоо ажлын тэр урам нь айгу гоё юм байна гэж үзээд тэгээд ер нь бол цаашаа яг энэ чиглэлээр бол ажиллах юм байна. Гэхдээ би чинь нөгөө нэг суур мэдлэг бол байхгүй хүн. Яг боловсролоор сурж байгаагүй хүн гэдгийг ойлгоод за би яг одоо тэгвэл дараагийн маань степ бол яг би боловсролын чиглэлээр сурах хэрэгтэй юм байна. Гэхдээ хаана сурах уу, яаж сурах уу гэсэн одоо асуулт орж ирж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт яг одоо 2 дахь жилдээ би 3 жилийн ажлын гэрээтэй байсан. Тэгээ яг 3 дахь жил рүүгээ орж явахдаа яг давхар тэтгэлгээ судалж эхэлсэн гэсэн. Тэгээ бүтэн жилийн хугацаанд яг за яг ЖИВ-ийн л одоо дараагийнхаа одоо өргөдлийг өгч үзье. Тэгээд яг ажлын гэрээ дуусах үед одоо миний ЖИВ ингээ хариу гарчна тий. Тэгэхээр яг тэгэж тааруулъя гэж. Ер нь бол их эрт төлөвлөсөн л дөө. Тэгээд жил болгоно угаасаа зарлагддаг. Одоо Facebook дээр ч пост нь явж идэг, вебсайт дээр ч явж идэг. Ингээл мэдээгээр ч бараг явж идэг тий. Одоо зарлагдлаа шүү гэж жил болгоно. Тэгэл тэрийг нэг харж байгаа л за яг зөв одоо төлөвлөе гээд. Тэгээд ЖИВ-ийн маань одоо жил болгон адилхан л ахaltaа яг 9 сараас одоо бүртгэл нь нэгдээд тэгээд эцсийн хариу нь дараа жилийнхаа 7 сард гардаг байхгүй баг. Тэгэхээр ингээ бүтэн жилийн процесс ер нь бол айгүй удгийн. Тэгээд тэр их удаан хүлээн тэр ирээрээ нэг маш олон маш одоо тийм болгоомжтой сонгож байгаа байхгүй те хүмүүсээ айгүй сайн судалж маш сайн шалгаж сонгож ин гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас их уддсан юм бэлээ. Тэгээд ер нь бол тавигдах яагаад ЖИВ-ийн гэд би өөрөө сонгосон бэ гэхээр би өөрөө бол Англид бол эхлээд сурмаар байсан. Яг гэвэл Английн магистрийн хөтөлбөр маш чанартай, дэлхийд маш одоо
одоо үнэлэгддэг те. Америк, Англи хоёр л ер нь ингээл сургуулиудаараа нэгт ингээл дээр доор жагсаал явдаг. Маш тийм боловсролын чанараараа за оюутнуудын сэтгэл ханамж гэх мэт юм маш өндөр. За тэгсэн мөртлөө ганцхан жил сурдаг. Тэгээ тэр нь бас надад одоо их давуу тал болсон. Яг бол би яг одоо суур мэдлэгээ яг авчаад яг хурдан буцаад ажилдаа ормоор байсан байхгүй. Тэгээ нэг тийм 2 жил ч юм уу 2.5 ч юм уу те зарим ингээ хөтөлбөр хүчиг тэгэж удахгүй. А гэтээ яг ингээд удаан сурыг гэж байгаа хүмүүст бол бас тохиромжгүй байх л та. Би бол яг ингээд сураад тийм нөгөө нэг одоо юутай болчоод дегритэй одоо мастеринг гэсэн магистринг гэсэн тийм юутай болчоод буцаад ажиллая гэж болыг зорж ирсэн учраас надад бол хамгийн их тохирсон гэж боддtiin. Тэгээд гол нь сургалтын бүх төлбөрийг чинь 100% одоо засгийн газраас хөнгөлнө. Давхар сар болгон амьдралын зардал стипенд гэж орж ирдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол мөнгөнд бол огт ямар санаа зовхгүйгээр яг бүтэн жил зөвхөн яг сурах юмаа сураад яг өөрийгөө мэрэгжил дэвшлүүлэх тал дээр төвлөрөөд яаж болно гэсэн үг. Тэгэхээр тэр нь бол маш гоё. Тэр талаараа. За одоо хүмүүс маань одоо ингээд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдэг дээрээс анхаарал хандуулж байж магадгүй тийм ээ. Тэр тухайс ойлоо мэдээл. Тийм. Гол тавигдах шаардлага нь бол заавал 2 жилийн дор хаяж 2 жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй. Ажлын туршлагагүй зүгээр шууд нөгөө бакалавра төгсөж шууд аплай идэх гэвэл бас болдоггүй юм байлээ. Гэтэ гол нь ажлын туршлага гэдэг хүмүүсээс айгүй тийм заавал тийм том газар албан тушаал тууштай 2 жил бас байх хэрэгтэй ч юм уу те тэгж ойлгоод байдаг. Айгүй тийм уян хатан байдаг чивнингийн одоо шаардлага нь болохоор тэр нь ажлын туршлага гэдэг нь болохоор цагийн ажил гэж болно. За эсвэл нөгөө нэг сайн дурын ажил гэж болно те. Тэр гол нь нөгөө нэг хийсэн ажил чинь нийлээд 2 жил байх болох хэвээр. Тэгээ тэр нөгөө нэг систем дээрээ айгүй хөөрхөн бодогдоод гараад ирдэг байхгүй. Тэдэн сараас өдрийн тэдэн цагаас тэдэн цагийн хүртэл тийм газар ажиллаж исэн гэдгийгүүт яг калкулейт хийгээд тооцоологдоод тэгээ эцэст нь 2 жилийн гараад ир яг 2 жил болж ирэвэл чи шаардлага хангаж байна гэсэн үг. Тэгэнгүүт хүмүүс нөгөө нэг сайн дурын ажил цалин авч байгаагүй ч юм уу те тэр ажлыгаа ажил бишгээ бодчихдаг те. Тийм бол ерөөсөө байхгүй. Ямар нэгэн нийгэмд хэрэгтэй ажлыг дор хаяж тэр нь ингээ 2 жилийн цагтай хугацаатай хийсэн л бол тэр үл яг ажлын туршлага гэж үзэгддэг. Тэгэхээр бол тэр бол хамгийн наазахын шаардлага. За тэгээд хамгийн эхний шатанд бол нөгөө нэг бүрдүүлэх систем мэдээж онлайнаар гэхдээ хамгийн өмнө интернетээр онлайнаар учраас маш амархан ер нь их маш гоё. Дэлхийн хаанаас ч би өөрөө бол яг Японоос аплай хийсэн байхгүй. Тэгэхээр бүр тийм хялбар байсан тэр нь. Тэгээд эхлээд онлайнаар нөгөө хамаг мэдээллүүдээ оруулаад тий өөрийнхөө одоо бэкграунд юу гэдгийг сурч исэн одоо сургуулиуд тий одоо бид нар ч гэсэн ингээл ажилд орохдоо ч гэсэн ингээл өгдөг анкет тийм бол бүглэн. Гэхдээ хамгийн ихэнд бол нэг 4 эссе бичих хэрэгтэй байдаг. Тэр бол хамгийн одоо хэцүү шалгуур. Ер нь бол тэндээс эхний шатнд тэнцжүүл дараагийн шат бол бас харьцангуй гайгүй гэж бас ярьдаг байхгүй яа. Тэгвэл эхний шатнд одоо жишээлбэл Монголоос нэг 500-аас 600 хүн нийт одоо өргөдлөө өглөө гэж бодоход тэндээс нэг 50-ыг нь л авч ярилцлаганд өрд юм байна л да. Тэгээд ярилцлаганаасаа яг эцэст нь нэг 15-ыг нь ч юм уу те яг өгөхөр болоод тэтгэлгээ аваад сонгодог гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 4 хэсэгээл давцсан байхад ер нь бол шанс чинь ингээд өндөр болоод ирчихэж байгаа байхгүй те. Тэнгүүт тэр 4 хэсэг бичих бас айгүй хэцүү. Маш их цаг орно. Би бол эрт төлөвлөсөн тулдаа бас өөрийгөө тэнцсэн болов уу гэж боддог. Манайхны бас Монгол одоо оюутнуудын залуучуудын маань хамгийн их гаргадаг алдаа болохоор гівгэнт ингээл өөгийн төлөг зарлагдсан байна гэж сонсчоод шууд нөгөө нэг за азаа үзээд алтыг гээл те бараг нэг сарын өмнө ч юм уу эсвэл ингээл 7 хоногийн өмнө ингээл шууд явуулдаг штэ те тэр бол угаасаа хичнээн өөрөө ингээд мундаг чадхаар одоо тэр бүх ингээд шаардлагыг хангацсан байгаа ч гэсэн тэгэж сүүлд ингэж эхлэн яарч эхлэн гэдэг юм чинь угаасаа маш хангалтгүй чанаргуутдаг байхгүй те тэгэхээр эрт эхэлжил нөгөө нэг эрт хэрэг сэтгэл гаргаж хэрэг цаг зарцуулж хийх тусам төдий чинээ тэр нөгөө материал чинь чанар нь сайжин тэгээд тэнцэх магадлал чинь өндөрсөн тий. Тэгэхээр би болохоор нөгөө нэг яг хэлсэн тэгээд яг 2 жил ажиллаж яг бүтэн жилийн турш яг үнэндээ бол яг нухсан байхгүй юу. Тэгээд яг бүр эртнээс нөгөө хүмүүсээ өмнө жилийн одоо тэнцэжсэн хүмүүстэйгээ холбогдоод тий. За ялангуяа боловсролын чиглэлээр явсан хүнийг бүр олж авах нь бүр надад бүр одоо миний одоо хамт сурах гэж байгаа чиглэлтэй ойролцоо хүнтэй холбогдох нь маш зүгэж учраас тэр хүнтэй холбогдоод за эсэйг уншуулаа, шалгуулаад тэгээд дор бүрэн фидбек аваад явсан учраас би бол яг жоохон амжилттай байсан байх гэж боддог. Тэгээд 4 эсэ нь болохоор яг өөрөөр асуулттай. Хамгийн эхлээд leadership те одоо манлайллын туршлага байна уу гэсэн эсэ. За хоёр дахь нь болохоор networking буюу хүмүүстэй хэрхэн холбоо тогтоодог, хүмүүстэй яаж багаар ажиллаж чаддгүй те. За гурав дахь нь болохоор 3 сонгосон сургууль чи юу вэ гэж чивнийг болохоор 3 сургууль өөрөө сонгож болдог. Тэр нь айгүй гоё. Цаанаасаа нөгөө сургуулийг сонгож өгөх биш яг өөрөө яг хүссэн тэр 3 сургуулаа сонгоод тэгээ яг эцэст нь аль нэг нь л өөрөө явж болдог. Тэр 3 сургуулийг яагаад сонгосон бэ те?
ягаад энэ чиглэлээр сурах гээд байгаа вэ гэсээсээ. За хамгийн төгсгөлт нь болохоор ирээдүйд хиймээр байгаа төлөвлөгөө чинь career plan тий одоо зорилго чи юу вэ гэд. Тэгээд гол нь бүгдээрээ 500 хүүхтэй. Тэнгүүт ингээл яг ингээл би юм ингээл яриад эхэлчихэнгүү 500 болчихно айгүй хэцүү. Тэр нь хамгийн том чаленж юм билэ. Өөрийгөө бараг танилцуулаад би ийм мөрөөдөлтэй гэж яриад байж ангуу 500 болчихдог байхгүй. Тэгэхээр яаж ингээд үг бүрн 500 үгийн тэр бүр үг бүрн маш үнцэнтэй тэгсэн мөртлөө чамайг илэрхийлж чадахгүй тий. Тэр чинь айгүй тийм хэцүү шттэ. Нэг өдрийн дотор 7 хоногийн дотор ерөөсөө бичиж болохгүй байхгүй. Тэгэхээр тэрийг л сайн танилцуулж чадах юм бол давж чадах юм бол эхний шат бол асуудалгүй гэж бодсон. Тэгээ хоёрдугаар шат нь бол ярилцлага байдیں۔ За яг эсэн дээр бичсэн юм а дэлгэрүүлжил ярина л та. Энэ өөрөө яг эсэгээ бичсэн юм байна уу? Ер нь өөрөө яг энэ бүхнийг хийсэн хүн байна уу те? Англи хэлний чадвар нь хэр юм байна? Яг ярьж чаддсан юм уу? Өөрийгөө илэрхийлж чаддсан юм уу те? Тэр болгоныг бас яг давхар шалгаад. Тэгээ бас ярилцлага чи өөр шүү дээ. Одоо эсэн дээрээс бол намайг одоо ямар эмоцтой ямар хүн бэ гэдгийг бол харахгүй шүү дээ. Тэнгүүтээ ярилцлага дээр ингээд миний дотоод хүн чанарыг бас харчиж байгаа байхгүй те? Тэгэхээр тим хоёр шалгуурыг аваад тэгээ эцсийн хариу нь бараг жилийн дараа гарддаг нь гэдэг юм байгаа байхгүй. Ийм хоёр даваа бол байдаг. Тэгэхээр энэ болгоныг бол айгүй сайн эрт төлөвлөж чадах юм бол манайхан бүгдэнд нь л боломж байгаа гэж би бол харсан. За түрүүн нэг гаргадаг алдаа гэдэг дээр бас дэлгэрүүлээд бас яриад байж байна л да. За түрүүн нэг хугацаа лид нь одоо дедлайн ч юм уу тийм ингээд хамгийн сүүлийн хугацаа ингээд тулгаад өгчдөг нэг алдаа. Өөр бас одоо таны өөрийн туршлага дээр гаргаж ирсэн тий алдаа юу байсан бэ? Тэрийг хэрхэн шийдвэрлэж бас ингээд явсан бэ? Та түрүүн бас маш одоо энэ тэтгэлэгт ингээд яхад бас өөрөөс хог хүнээс маш их одоо хүчин чармал шаарддаг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр тухай бас илүү гоо дэлгэрүүлээд. Тийм гаргадаг алдаа гэвэл хүмүүстэй одоо яг тэтгэлэг авсан ч юм уу те эсвэл энэ тентгийн хүмүүсээс зөвлөгөө авдаг те одоо би бол хэрвээ Fulbright бол яг Fulbright-ээр явж исэн хүнээс Chevening бол яг Chevening-ээр явж исэн. За Australian Awards бол Australia Award те одоо өөр юу гэдгийг Японы засгийн газар тэтгэлэг бол яг тэр тэтгэлгээр явж исэн хүмүүсээс л зөвлөгөө авбал зүгээр гэж боцоо. Яг тэгвэл тэтгэлэг болгон ч өөр шаардлагатай өөр юм хараад байгаа байхгүй те цаанаасаа. Тэнгүүт ерөөсөө тийм харилцаа адилгүй тэтгэлгэл учраас адилхан гэд бодоод маш олон ингээд хүмүүсээс холбогдоод те тэгээ тэр дундаа толгоо нэргээд ч юм уу те яг ингээд яхаа мэдэхгүй болоод тийм алдаанууд бас гаргадаг юм шиг харагдсан. Тэгэхээр үнэхээр яг Chevening бол зөвхөн яг Chevening-ээр л явж исэн хүмүүсээс холбогдож бас зөвлөгөө авах хэрэгтэй. За огт бас зөвлөгөө авахгүй яг өөрөө хамаг юм бас хийчдэг те. Тэр бас алдаа л да. Яг ингээл өөрөө л үзээд алдъя гээл те. Мэдээж өөрөө хичээгээд бас сайн чанарын одоо материал бүрдүүлж болно чадна. Гэхдээ нэмэлтээр заавал хүмүүсээс давхар фидбек одоо зөвлөгөө аваад явах хэрэгтэй. Тэр болгонд ч авах юм маш их байгаа. За авахыг аваад хаяхыг хаявжлаа өөрөө бас те. Тэр бол хүний сонголт. Тэгээ яг тэгж яах нь бол маш том одоо давуу тал. Тэгэхгүй бол бас ингээд за өөрөө л хамаагаа маань ухыг л зарим ингээд тийм бие дасан хүмүүс ч нэг тэгсээр байгаад бас 2 дахь 3 дахь хүний одоо тийм санал сонсохгүй байж байгаа даалддаг тийм тохиолдол байдаг. За шалгалтуудаа бас эрт төлөвлөхгүй тийм алдаа байдаг. Одоо жишээлбэл би бол сургуультаа за эхлээд тэтгэлэгтэй л тэнцчихвэл сургуультаа дараа нь тэнцэж штэ гэж ботцсон тий. Одоо тийм цагаан амир буруу төлөвлөсөн байгаа байхгүй. Тэнгүүт яг давхар сургуультаа аплайдах хэрэгтэй байгаа байсан байгаа байхгүй тий. Сургуулаа бас давхар ингээд тэнцээд хариугаа бат болгоод тэгжээж ингээд тэтгэлэг. Тэнгүүт тэнцчээ сургуультаа тэнцэхгүй бол яах юм те. Тэр эрсдлийг ерөөсөө бодож үзээгүй. Сургууль нь бол гайг байх тэтгэлэг л хэцүүгээ бодцсон. Тэнгүүт тийм тохиолдол байдаг байхгүй. Тэтгэлэгтэй тэнцчээд нөгөө амар том 3 сургууль сонгоцсон. Гурвууландаа тэнцдэггүй ч юм уу те. Тийм тохиолдол зөндөө байдаг. Тэгээ айгүй хайран явж чаддаггүй те. Тэгэхээр сургуулаа айгүй тийм зөв сонгох хэрэгтэй. Сургууль сонголт тал дээрээс айгүй тийм өгөх одоо миний том тип гэх юм бол эхлээд нөгөө 3 сургуулийнхын хамгийн номер 1 чинь бол яг чиний мөрөөдлийн тэгсэн мөртлөө айгу ороход хэцүү тий. Гэтэ үнэхээр чиний ингээ мөрөөдлийн чи бүр очиод бол үнэхээр ингээд гоё аз жаргалтайгаар маш гоё үр дүнтэйгээр сурч чадна гэсэн тэр сургуульч. Гэтэ мэдээж маш одоо шалгуур өндөртэй тий. Тийм сургууль. За хоёр дахь нь болохоор за бас гайгүй маш сайн сургууль. Гэхдээ эхнийх шигээ бол тийм нэг бас хэцүү биш тий. Бас нэг тийм одоо байж боломгүй юм шиг тийм биш сургууль. Тэгтээ бас сайн ранг өндөртэй дайггүй тийм сургууль. За гурав дахь нь болохоор яг чиний зоолттой орно гэсэн сургууль байх хэвээр. Тэгжээж нөгөө хоосон хоцрохгүй гэх юм уу те яг юмтай одоо үлдэх аахгүй. Тэгэж нөгөө нэг тактиктэй пландахгүй. Яг ингээл Oxford, Cambridge тэгснэ UCL ч юм уу те яг эхний гуравт дэдэг сургууль руу ингээл аплайдчдаг хүмүүсс байдаг аахгүй. Мэдээж гурвууланд тэнцэж болно л доо магадгүй штэ хүн. Гэхдээ бас нэг тийм
бодит жоохон техниктэй байх хэрэгтэй байхгүй тий. Яг ингээд юмгоо эхний хоёртоо тэнцэхгүй ч юм уу байлаа гэж бодоход яг 3 дахь сургуулийн зоолтой тэнцэх мөртлөө тийм сайн сургууль юу гэж болох вэ тий. Тэрийг бас айгүй тийм сайн судалгаа хийхгүй бол тэгээ бас сургуулийг хоцорчих гээд байдаг ч юм уу тийм талууд бас байгаа. Тийм. Тэгээд бас IELTS-ийн оноо, TOEFL-ийн оноо бас байгаа тий. Тэр чинь бас цаг орон бэлдэх гэж хариуны гарах гэж бас удана тий. Тэгэхээр тэр болгоныг айгүй тийм ер нь цагийн л төлөвлөлт тэр чигээрээ цагийн менежмент юм бэлээ гэж харсан шүү дээ. Тэгэхгүй бол тэгэл ямар нэг юмнасаа хоцроол тий. Тэгээд хариуны гарчаад байдаг нөгөө живний ингэж бүрдүүлэх хэвээр материалын цаг болчоод байдаг. Тэгэнгүүт би шалгалтаа өгөөгүй байгаа штэ гээл тий. Тийм тохиолдолд айгүй тийм жижиг сажиг нөгөө нэг цаг буруу зохицуулснаас болоод асуудал зөндөө гарт юм билээ. Тийм. Тэгээд энэ сургуульд аплайд гэдэг чинь шүү дээ. Тэгээд эхний 3 сургууль гэдэг чинь дотроос нас мэрэгчлэн аль сургууль нь одоо миний мэрэгчлэр явах вэ гэдгийг бас сонгох шаардлагатай болж чинь тий. Тэгэхээр энэ жишээний тэтгэлгээс гадна бас нэг сургуульд аплайд гэдэг юм процесс бас явагдаад байна л да тий. Ер нь бол бас хүмүүс нүг ойлгохдоо тэтгэлэгтэй тэнцэж юм бол баг сургуулийн цаанаасаа бас авчих байх ч юм уу тий гэж бодчихдог. Үгүй яг нөгөө сургуульчин давхар өөр шалгуур болттой тий. За үнэхээр энэ одоо энэ сурагчтай энэ оюутны залуу үнэхээр хангалттай байна уу те үнэхээр хурж ирээ сурч чадхаар байна уу гэд өөрөөсөө бас нэг давхар шалгуур авдаг байхгүй юу. Тэгэхээр яг адилхан сургуулийн болохоор бүрдүүлэх ёстой материал нь бол яг адилхан одоо эсээ бичин давхар за ажлын туршлагатай бол тэрийг тайлбарлана ярина. За тэгээ хэлний оноо бол хаасаг яг ялангуяа гадаад оюутанд бол хаан шаардна. Яг хурж ирээд англи хэл дээр энэ хүн энэ мэрэгжлийн хичээлээ ойлгох хүн мөн үү гэдгийг чинь л харж байгаа учраас за шаардлагатай бол одоо ярилцлага авна. Яг тэтгэлэгтэй бол ер нь яг адилхан л материал бүрдүүлнэ, шалгуурыг давна. Гэхдээ шүүх хүмүүс нь бол өөр болчихж байгаа байхгүй тий. Тэгээд тэтгэлэгч нь бас илүү хэцүү яагаад гэвэл тэр чинь нэг тоотой. Сургууль бол тэгээд тэтгэлэг шиг тийм амар заасан нэг тоогүй яг үнэхээр бас болж байгаа бол тэгэл аль болох хүмүүсийг тэгэл авна. Гэхдээ мэдээж бас хүн болгоныг авч болохгүй тий. Тэгэхээр хоёулангийн давхар давах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүмүүс бас тийм буруу ойлголттой тэтгэлэгтэй л болж ивэл би ч бас хаяа бодголоос тэтгэлэгтэй л бараг тэнцчихвэл сургуульч бас гайгүй байх гэж бодсон. Бас үгүй. Яг тийм хоёр өөр ингээ шалгуур хоёр өөр хүмүүс харах учраас тэр болгонд нь яг давхар бэлдээд явах хэрэгтэй. За дээр нэмэгдээд хэлийн оноо гэдэг чаа. Тэгэхээр таны хувьд одоо хэлийн оноо бас авах үед бол ямар хүчин чармайлтууд гаргаж ирсэн бэ? Ер нь хэдэн сарын хугацаанд бас энэ хэлийн оноогоо бас авсан бай тээ. Би өмнө нь угаасаа нөгөө Япон явахдаа бас англи хэл дээр сурч байсан Японд. Тэгээд тэр үедээ өгчээсэн туршлагатай 10 жилийн төгсөөд TOEFL өгчээсэн. Тэгээд тэрнээс хойш нөгөө TOEFL хэлний оноо, IELTS TOEFL-ийн оноо чинь 2 жилийн л хүчинтэй байдаг шүү дээ. 2 жилийн дотор л тэр оноогоо явуулж болно. Тэгээд дахиад өгөхтэй болчдөг. Тэгэхээр нөх хугацаанд дуусаад тэгээд минийх угаасаа аль нь дууссан байсан. Тэгээд ер нь дахиж өгөх шаардлагатай болсон л доо. Тэгээд ер нь би бас багада Америкт гэр бүлээрээ амьдарч байсан. Тэгээд нэг тийм яг суур бол байгаа англи хэлний. Тэгээд би бас өөрийгөө ер нь за гайгүй ах гэд эхний удаа бас анх TOEFL өгөхдөө айгүй тийм хайн орж исэн би ч ингээл Америкт амьдарч исэн сурж исэн ер нь гайгүй ах гэд орсон чи айгүй муу навт тийм бүр ингээ эхний удаа ингээ өгөөд ерөөсө шалгалтаа бэлдээгүй зөв нэг хар ухаандаа найдаад орсон. Тэгээ бүр шоконд ороод хүүе эн чи одоо юу болж байна гэд тэгсэн чинь яг тэр TOEFL IELTS-ийн шалгалтанд бэлдэх одоо тийм арга зүй гэж байдаг. Тэрийг ерөөсө бас манайхан мэдтгүү. Зүгээр л лаг ярьдаг ингээл тийм англи дээр ярьдаг л бол TOEFL-ийн оноо өндөр авчин гэж бодоод байдаг. Ерөөсөө тийм байхгүй. Яг тэр шалгалтанд бэлдэх арга гэж байдаг, тэр формат гэж байдаг, бүтэц гэж байдаг байсан байгаа байхгүй. Тэгээд тэр шалгалтын дагуу ингээ бэлдээд ийм асуултанд ингэж хариулвал зүгээр юм байна. Сонсголыг ингэж хийвэл зүгээр юм байна. Бичгтээ ингэж цагийг ингэж сайн харж иж ингэж одоо шалгуул зүгээр юм байна. Ярихтаа англи зүгээр юм. Тэр нэг баахан мэдээллүүдийг интернетээс аваад за давхар нөгөө TOEFL-ийн ном textbook дээр ажиллаад тэгээ яг бэлдээд орсон чи шал өөр байгаа байхгүй юу. Тэгээ оноо л харьцангуй өндөр болоод тий. Тэгэхээр яг одоо өгөх гэж байгаа IELTS-ийнхаа л ном дээр сургалтын ч юм уу одоо яг тэр зөвхөн тэр шалгалтынхаа бүтцэд зориулж бэлдэнэ гэсэн үг. Өөрөө одоо 10 жил онц дүн авдаг ч ерөөсөө хамаагүй англи хэл дээр одоо англи хэлтэй хүн бол байгаа шүү дээ зөндөө хаасаагүй байгаа те ярьж гин лаг ойлгож гин тэглээгээ тэр чинь шалгалтын дээр өндөр нь аавна гэсэн үг биш байхгүй те тэрийг амар сайн ойлгох хэрэгтэй байсан юм бэл би өөрөө тэгж алдчихсан учраас тэгээд давхар дахиад зөндөө олон өгчиж бас гайгүй сайн оноо авч ирсэн учраас яг зөвхөн тэр шалгалтынхаа форматаар бүтцээр бэлдэнэ. Тэгээ яг үнэндээ одоо чинь интернетэд бүр бүх мэдээлэл ямар гоё нээлттэй болцсон билээ те яг тэр одоо туршилтын шалгалтууд гэж байна. Үнгүү те өгж болдог. За сонсч болдог. Зөндөө олон подкастууд байна, бичлэгүүд байна. За давхар ном уншиж болж гин. Тэр болгоныг үнэхээр сайн яг шимтлэн ашиглаж чадах юм бол яг үндэ бас сургалтанд бас амар суугаал өөрийгөө олон жил ингээл бэлдээл дараал тэгээд байгач бас бүр шаардлага байхгүй болцсон үе ихгүй. Гэтэ давхар бас ер нь бол цаг гаргаж тэрэндээ бүр айгуу тийм
зориулж сууж чадвал дахиад одоо нөгөө нэг цаг эртэхлэх те тэгж чадах юм бол бас хинч хүссэн оноогоос авч чадах л шалгалт гэж бодож байна. Тийм. За маш их баярлалаа. Тэгээд ер нь одоо хоёулаас таны одоо дурсамжаар аялье гэж бодож байна. Тэгээд манай бас юм зургийн болон байдаг. Тэгээд одоо найруулагч манаас одоо яг зургийг өгөх бах. Тэгээд хоёулаас энэ зургийг заа гараад ирлээ. Би англи дурсан зургийг бас одоо өөрийнхөө дурсамжаас олцсон. Би бүр нөгөө нэг англид бас ямар байгаа англид их дуртай басан шалтгаан миний хамгийн нөгөө нэг дуртай хамтлагч нь англи хамгаалал Coldplay гэдэг тий ямар олон гоё дуунуудтай илээ. Тэгээд би ер нь оюутан байхдаа л бага хасаал сонсчихсан бараг 10 хэдэн жил сонсчихсан. Тэгээд англи байх хугацаанд нэг тоглолтын үзчих юмсан амжих болов гэд. Тэгээд би ч нөгөө нөхөр хүүхдтэйгээ явсан. Манай хүүхдийг харах хүн байхгүй. Тэгээд аль нэг нь бараг тоглолт үзчих гээл тий. Тийм юусэн чи ашгүй нөгөө нэг гэр бүлийн найзуудын ачаар хүүхдээ үлдээгээд бит хоёр өөрсдөө явж үзсэн байхгүй. Тэгээд бүр айгүй тийм одоо миний бас нэг жижигхэн мөрөөдлүүдийн нэг байсан юм. Coldplay-ийн тоглолтыг амьдаар үзэх, сонсох. Тэдрийгээ биелүүлсэн. Тэр үеийн зураг байна. Айгүй гоё байсан. За ямар гоё дурсамж вэ? За дараагийнх нь Coldplay ч гоё шүү тий. Тийм. Өстой миний бүр хамгийн дуртай хамтлаг. Одоо хүртэл сонсдیں۔ Тэгэл. За энэ Лондонд ах шүү тий. Тийм. Энэ болохоор нөгөө Лондонд Tuning-ийн 2-3 удаа жилд заавал очих хэрэгтэй orientation гэж байдаг байхгүй юу. Тэгээ уулзалтууд байдаг. Монголчууд манд цуглардаг гоё нөгөө нэг би чинь бол яг хоттой ганцаараа тэгээд энэ тэнд очсон манай яг тэр жилээс манай когортоо сонгогдсон нэг 15 14 одоо монголчууд тэгээд сургууль бүрээсээ хурж ирээд цуглаад Лондонд гоё уулзаад сонин захнаа хуваалцаа сурсан мэдснээ хуваалцаад тэгээд давхар нөгөө нэг Tuning-ийн одоо admission-ийн хүмүүстэйгээ офисруудтайгаа уулзаад тэгээ явах тийм уулзалтуудын нэг байсан. Тэгээд Лондонд бол би бол уул нь Лондонд яг 3 сургуулийн маань 2 маань Лондонд байсан. Тэгээд нөгөөх нь яг Birmingham гэдэг Лондонгийн хажуудлын 2 дахь том хот нь гээд би тэгээ Birmingham-ыг сурч таарсан. Тэгээд яг Лондон бол нэг уулзалтаар зорж яг ирдэг байсан. Тэр үеийн зураг байна. Тэгэхээр ер нь бас одоо зарим хүмүүсийн төсөөлөл одоо гадаад л явчих юм бол бүх зүйл болно бүтнэ гэж боддог шүү дээ тий. Тэгэхээр яг энэ гадаадд амьдарч байгаа оюутнуудын амьдрал бол маш одоо адармаатай. Гэхдээ адал явдалтай. Үйлдэлтэй гонигтай үед гонигтай л ирсэн. Тий, яг л гадаад явчих юм бол жаргалтай бүх юм гоё болчихно гэдэг. Эсрэгээрээ бүр тийм болтлоо бүр айгүй удна. Яг тийм дасах одоо процесс нь хугацаанд гэх юм уу бүр айгүй уддаг байхгүй юу. Тэг хэцүү. Би чинь бас ер нь бол айгүй өрөвдмөртэй гадаад хоёртой очоод ер нь бол яг хүний оронд те яг өөрийн юм шиг амьдралаа босгохгоо тэр соёлд нь дасгаа тэр болгон чи айгүй хэцүүтэй хүн мэдэхгүй газар те яах ч юм бэлээ алдаа гаргавал өвдөж хавдуул гээл тэрнээс ахуулаад ер нь ингээл ганцаараа олчихж байгаа байхгүй те. Тэгээ бид 3 орчим бүр очоод байр олох гэж баг бүтэн сар хагас болоод нөгөө нэг байр чинь бас амархан олддгүй юм байна. Очоо тэгээ англид чинь бүр ингээд маш тийм тэг бүр ингээд айл-айлаар ингээд ороод гуйгаал те сүлдээ ингээд зочд буудал нөгөө Airbnb түрээслэл тэр болгонд айгүй хэцүү байхгүй. Ялангуяа ингээд хүүхэд жоох хүүхэдтэй ингээд очсон те. Тэгэл үгүй ер нь юу бодож хүсэж ирсэн юм бол гэж тэр үедээ би бүр бодож байгаа байхгүй. Энд чинь тийм амар бас хүсээд байсан. Айгүй хэцүү байд юм биш тэгэл. Тэгэл тэрнээс ахуулаад тэгээ дасаад ирвэл мэдээж амьдрал гайгүй болдог л доо. Гэхдээ ер нь бол очоод хаанч байсан ер нь англич бай, хаанч бай хамгийн дэлхийн хамгийн гоё газар очсон ч дасах хүртлэх хүн бол нилээд зовно хэцүү байна. Тэр болгоныг айгүй тийм эртнээс баг мэдчих хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол айгүй гоё юм төсөөлөл тэгэл айгүй гоё амархан байна те. Монголоос л явж ивэл яг үүндээ Монгол шиг гоё газар байхгүй байхгүй буцаад ирэхээр те ингээл гэр бүл найз нөхөд яг өөрийн гэсэн те мэдрэмж тэр болгон айгүй өөр очоод бүх юм ингээ хүнийх тийм мэдрэмж бас байдаг учраас тэр талаараа сайнтай талтай муутай талтай тэгэл тэр энэ болгоныг даван туулаад одоо ингээд бас Монголд ажиллаж штэ тий. Зарим хүмүүсийн хувьд бас одоо ингээд шууд гадаадд ингээд олон жил амьдрахыг бодоод байдаг. А таны хувьд бас одоо шууд ингээд Монголдөө ингээд амьдраад тий өөрийнхөө сурч мэдсэн зүйлсээ бас Монголдоо ингээд хуваалцаад ингээд явж байгаа нь үнэхээр бахархалтай санагдчихсан та. Тий. За тэгээ бидний бас одоо ярилцах цаг энэ хүрээд бас өндөрлөж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч одоо сонирхолтой бас одоо өөрийнхөө мэдсэн туршлагаа бид бусдаас хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээ таны цаашдын ажил амьдралтай өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ үзэгч та бүхэндээ зочин цагаа хүргэлээ. Үргэлжлүүлэн та бүхэн маань одоо өв соёлын болонгаа хүлээн авч үзээрэй.